За hi guys, би ирлээ. Тэгээд тэнгисэрэг маань гарлаа. Хүн болгоныг хүлээсэн тэнгисэрэг маань гарлаа. Тэгээд өмнөх бичлэг дээр би Singles Inferno ярьж агаад эхний анги ярьчаал болцсон шүү дээ. Тэр чинь ер нь бол нэг амар надад жоохон сонирхолтой санагдаад тэгээ би ярихаа болцсон. Би бүр Singles Inferno-гийн сүүлийн 2 ангийн ч үзээгүй. Надад бүр ямар ч сонирхолтой юм болоогүй. Би одоо бүр тэр кастуудын нэрийг санахгүй заяа. Тэгэхээр тэр бол тэгээд угаасаа жоохон ятсан. Гэхдээ миний өмнөх бичлэгийг таад үзээрэй гэж хүсье. Тэгээ одоо Тэнгисийн эрэгийнхаа талаар ярилцаж бодлоо. Би бол нэлээд хүлээсэн, найзуудтай өчтөр бол нэлээд хүлээсэн. Өнөөдөр бол ингээ бүтэн сайн өчтөр ингээ нэгдүгээр анги цацгдсан лайваар. Тэгээ тэрийг үзээд би ингээ найзуудтайгаа юм яриад өөрөө ч гэсэн бодоод тэгээд эхний оролцогчдын талаар яриад тэгээд дараа нь нэгдүгээр ангийн дараа чинь би хоёрдугаар ангийг өнөө өглөө бас үзсэн. Тэгэхээр хоёрдугаар анги бол жоохон спойлер байх болохоор таад өөрөө жоохон бодоо үзчихгүй тий. Тэгээ нэгдүгээр ангид бол за оролцогчтойгоо ярихаас өмнө миний бодлоор эхлээд нэвтрүүлгийн талаар жоохон ярилцсан дээр гэж бодож байна. Нэвтрүүлгийн хийц бол угаасаа бүр аимшигтай гоё байсан заяа. Юун тэр гадаад нэвтрүүлгүүд гэж. Зүгээр ер нь бол тэр байгаль, ер нь бол тэр дууны сонголт, өнгө тавилт, тэр байгаль үзүүлж байгаа ер нь бүгд амар гоё байсан. Надад бол үзэхэд айгүй тийм нүд баясгасан нэвтрүүлэг байж чадсан. Угсаа өмнөх нь ч амар гоёсэн шүү дээ. Тэгээд панелистуудын хувьд бол Бата Дүзима хоёр бол угаасаа гоё байдаг. Тэгээ шинэ хоёр орж ирсэн хүнээс шинэ эмэгтэй Тод гэрлэлэн сод гэрэл нэрийн жоохон санахгүй. Гэхдээ тэр ихч бол угаасаа л амарлаг модель ихч штэ тий. Тэгээд надад бол арай нэг жоохон ахмаг насны ихчийн нөгөө нэг жоохон юм үзэл жоохон одоо бодол нь орж хэрэгтэй байсан болохоор тэр ихчийг оруулж ирсэн юм шиг санагдаж байна. Ер нь зүгээр байгаа. Болдох ч гэсэн ер нь бол айгүй зүгээр ярьж байгаа. Өнөөдөр аим салхитай байна. Тэгээд заач цонхоо агаад заяа. За би иргэлээ. Тэгээд панелистуудын хувьд бол одоо ингэ болчих жоон заяа. Тийм угаасаа панелист миний хувьд бол панелист нэг юм чухал шахгүй. Хүмүүс яагаад панелист дээр тэгж амар ингэж гэдэг би бол ерөөсөй ойлгохгүй. За кастуудаа эхлэе явцгаая. Хамгийн ихний охин бол Урин гэдэг охин байсан. Ууля гэдэг нэртэй. Тэгээд арай нэг юм би шууд ингэж хараад за энэ хүн бол яг юм өөр ингэсэн ертөнцтэй нэг тийм энерги байдаг та манайхаа яг нэг тийм хүн шиг санагдсан байхгүй. Арай нэг юм жоохон юу хинтэй нэг тийм байдаг да спиричуал жоохон юм артист ч байж магадгүй тийм анзаарсан байхгүй. Яриа болон бие авч явж байгаа тэр хувцлалт тэгээд ер нь байгаа байдал нь ер нь аягүй тийм гоё өөр ингэсэн ауратай гэх юм байсан байхгүй юу. Тэгээд ер нь л амар салгаж байгаа. Ялангуяа 2 дугаар анги үдэд бүр салгасан. 2 дугаар ангийн бол 2 дугаар ангийн талаар бол хэдүүлээ жоохон байж байгаад яри. За дараагийн каст болохоор төгсөө гэд байсан. Тэгээд яг л солонгос царайтай заяа. Яг л угаасаа солонгост байдаг л үү. Тэгээд амар солонгос царайтай яг нэг тийм хүн байсан. Тэгээд хамаагүй залуухан гэж мэддэгчлээ. Яг нөгөө олонний дунд угаасаа л жоохон залуухан байгаа штэ. Манай үеийнхэн бол мэдж байгаа. Тэгээд яг угаасаа л залуухан хүний л төлөөллөөсөн л да. Тэгээд тийм ер нь л тэг болоо. 3 дахь нь болохоор Мичи гинэ. Амар хөвгчлөлтөө. Тэг амар хөөрхөн. Яг нэг тийм манай найзуудад бол бүр амар таалагдж байгаа. Надад бол яг юм амар гоё л гэжлээсэн. Яг миний амар дуртай каст бол биш. Гэхдээ ер нь бол амар гоё хүн шиг санагдсан. Эмнэж байгаа нь амар гоё тэр шүдний эмчилүү те. Тэгээд угаасаа яг юм жоохон туулан шиг төрхтэй тийм хөөрхөн ихч байсан. Тэгээд тэг хасчлуу. За энэ бол яг нэгдүгээр ангийг үзсэн хүмүүс бол бүгд амар мэдж байгаа. Шууд ингээд амар плеер дэж орж ирснээ хасагдаад явцсан. Тэгээд энэ хасагдах хот бол хүмүүс бүр амар шокнд орсон баг. Би ч гэсэн бүр ингээд хасагдана гэж юусоо бодоогүй. Тэгээд ер нь бол манай найзууд болон бидний ер нь эргэн тойрны хувьд бол хасчлуул хамгийн царайлаг нь юм шиг санагдаж байгаа. Хамгийн арай нэг юм царайлаг юм шиг санагдчихсэн. Тэгээд хасагдсан. Тэгээд дараагийнх нь болохоор Амраа агаа хамгийн ярианах хамгийн хөвгчлөлтөө эмхтэй каст. Тэгээд угаасаа амар өөрөө байгаа.
Тэгээд ер нь л хамгийн эвгүй яг тийм романс ч юм уу яг нэг тийм өрсөлдөөнийг бол би амраагаас л гарах байх гэж бодож байгаа. Нэг тийм нэвтрүүлгийг хөгжилтэй болгох тийм хүн байдаг шүү дээ. Тийм. За Тэтула хамгийн л одоо шуугуулж байгаа каст шүү дээ. Яг нь буруу талаараа ч шуугуулж магадгүй монголчууд бол жоохон үзэн ядах хэмжээний баг байх шиг үлээ заяа. Гэтэ бүгд ийм амар бие барьсан байснаас яг нэг тийм хүн орж ирсэн чинь ийм жоохон салхи амар өөр болтсон санагдсан уу та нарт? Арай нэг юм нэгдүгээр ангийг бодвол амар хамаагүй урд найзлал нь баг энэ кастаас болсон байх гэж би бодож байна заяа. Найзлах нь ч хаашийн зүгээр энэ эдийн нэг хараа яриа нэг юм амар тотон болцсон шүү дээ. Тэр бол яг Титула гэдэг кастаас болсон гэж бодож байгаа. Тэгээд угаасаа жоохон юм плеер гейм ченжер бол байж магадгүй эсвэл зүгээр л ингээ фан байж байгаа хасагдчих магадгүй. Би энэ өстөө ойлгохгүй байна. Гэхдээ яг тэр уулаатай ярьж байгаа хэсэг дээрээ би арай нэг жоохон юм дарсан одоо нэг юм хит амир юм солиорхгүй байсан нь яг юм interested байгаа хүнийхээ хажууд дарууханч бас байж магадгүй. Тэр нь тэгээд дараа нь ингээд оноо аваад ер нь бол бас тэр яг өөрөө таалагдж байгаа хүндээ таалагдаж магадгүй. Ер нь бол тэгж бодож байна. Тэгээд дараагийнх нь Тод Бэлэг гинэ. Хамгийн хөөрхөн нь заяа. Миний бодлоор бол хамгийн л хөөрхөн нь тэгээд ер нь бол хамгийн залуухан нь байх. Тэгээ ингээд нэг юм байгаа байдал нь жоохон юм elegant vibe таагаад тэ нэг юм. Тэр бас айгүй хөвгөлтэй юм шиг байна. Ер нь бол надад амар таалагдсан нэг тийм хамгийн туртай каст маань байх бах. Гэхдээ харилцааг нь мэдээгүй зүгээр л ингээ гаднах төрхөөр нь би бол ярьж байгаа шүү дээ энэ дээр. Тэгээ гаднах төрхөөр бол хамгийн яг амар зэрлэг. За дараагийн цэрэн тогтох гинэ. Бүр амар лаг битээ бүр бас нэг манай найзын фитнесийн багш байсан билээ. Манай багш Монголд фитнест явж байхдаа энэ хүн дээр явдаг гэсэн гэнэ. Тэгээ угаасаа амар gentle эхний анги дээр бол амар gentle амар даруухан нэг юм ярихгүйсэн шүү дээ. Тэр нь ч гэхдээ бараг зөвцсөн баг. Одоо жишээ нь хасаа шиг ингээл амар олон хүмүүс рүү ингэж байгаа л мэдээж эмгтэй хүмүүс ч хоорондоо ингээ мэдээлэл солилцож байгаа шүү дээ. Тэгэл бүгд энэ хасаа чи юм амар ингээд бид эдийн дунд гүгээд байгаа юм шүү дээ гэд асуух саналыг өгсөн байх. Тэнгүүд ингээд энэ тэрэн тогтох гээд авах болохоор ингээл сайхан чимээгүй байж байгаа л тэгэл үлдсэн. Эн чинь бас зүгээр аахгүй. Тэгээд угаасаа эхлээчүүд ингээл хасаа шиг ингээд хүн амтан руу ингээд ахаар бэлэм одоо анх ирээд ингээд жоох awkward байгаа хүмүүс зарим хүмүүс бол амар хэцүү байсан гэж магадгүй. Тэгээд за зол жаргал гинэ. Бүр амар хөөрхөн хичээсэн заяа. Угаасаа J Park-ийн music video би өмнө нь үзчихэд бүр Монгол гэдэгт нь баг итгээгүй байхгүй юу? Би тэгээ нэг амар судалж байгаа ч үгүй. Гэхдээ ер нь бол би ч одоо K-pop сонсдог хүн шүү дээ. Тэнгүүд одоо ингээ манай K-pop сонсдог найзууд хүртэл үзчихэд бүр амар вау гэжсэн байхгүй юу? Тэгээд угаасаа л би баг Монгол гэж боддоггүй. Бүр амар нэг юм icon юм бэлээ. Би бол тэгж латсан. Тэгээ яран ч гэсэн айгүй хөөрхөн л тийм яг л эмгтээлэг юм билээ. За хонгор ингээд хамгийн сүүлийн каст нь амар өөр ертөнцтэй гай гэж би бодож байна заяа. Хараас нэг тийм гадаадд байсан хүний нэг тийм байдаг та тий. Яг нэг тиймэрхүү хуцлалт байгаа байдал. За ер нь бол яг ингээд first impression ингээ анхны сэтгэл бол нэг иймэрхүү байна заяа. Тэгээд за одоо энэ хүртэл ингээд би ч ингээм харанхуугаар л бичсэн байсан бохгүй яг энэ ингээ бичсэн юмнуудаа. Тэгэнгүүт одоо шууд ингээ хасалт хийгдэж байгаа юм заяа. Хасалт хийгдэх бол угаасаа амар юм риск штэ хин нэгж таныг байхад хассан. Тэгэнгүүт манай найзуудын бодож байснаар банд нэр илүү бас бичсэн байх. Угаасаа энэ өрсөлдөөн штэ тий. Тэгээд эхний анги дээр нь бол амар царайлаг залуу нь хасагдах гад байх магадaltaй. Ялангуяа найзалж чаддаг байгаа үед угаасаа айгүй хэцүү байдаг байхгүй юу? Охтууд чинь тэгээд нэг амар охтуудыгаа бичдэггүй штэ. Ер нь бол бичдэггүй байх шүү заяа. За тэнгүүд за одоо манайхаа спойлер явлаа. Тэгэхээр 2 дугаар анги үзээгүй хүмүүс энэ бичлэгийг үргэлжлүүлэхгүй байхыг зөвлөж байна. Гэхдээ миний бичлэгийг үзснийхаа дараа үзэх юм бол бас юм зэв. Би спойлер дуулахад нэг амар ач холбогдол өгдөг байхгүй хүмүүс бол амар өгдөг юм билээ. Тэгэхээр за эпизод 2-ын хамгийн гоё нь шууд эхлээл шинэ хүү ороод ирсэн заяа. Амарч бэлтгэлгүй байхад шууд нэг охин ороод ирсэн. Энэ охины бодлоор бол
дэлгэрмаа гэдэг юм бэлээ. Тэгээд Диана гэж дууддаг лөө. Даяна лөө. Мартчихсан. Даяна л ах. Тэнгүүд айгүй тийм яг юм Монгол охин амар юм даруухан тэгээд юм амар академик нэг юм боловсралтай нэг юм хүмүүс байдаг шүү дээ нэг юм зэгцтэй хичээлтэй сайн гэж мэдрэмж өгөхөөр тийм хүн. Гэхдээ яг яриан дундаа оронгууд айгүй хөвгчлөлтэй байх магадaltaй санагдсан. Гэхдээ амар хөөрхөн даруухан яг нэг тийм одоо бусад охтууд маань бол яг нэг юм тэг юу хэмдэ жоохон extrovert зөө. Энэ охин бол жоохон introvert байж магадгүй тэ өөрийгөө галзуу гэж хэлсэн. Гэхдээ ер нь бол мэдгүй надад өгж байгаа авра нь бол амар ухаалаг гэсэн авра байсан зөө. Тэгээ явж ийснаа шууд competition эхэлсэн зөө. Шууд ингээд даалгавар яваад тэр даалгаврын хамгийн таалагдсан юм нь Солонгосын physical 100 гэдэг нэг нэвтрүүлэг байдаг хгүй юу. Тэрэн дээр яг юм нэг юм бөмбөг булаацалтдаг зөө. Исэн дээр ингээд усан дээр яг тэр байсан байхгүй нөгөө нэг юм нэг дэр булаацалтдаг. Тэгээд энэ цаг хараад тэр цаг дотроо тэр ингээд дэрээ өөртөө байлгаж чадсан ялдаг заяа. Энэ нэвтрүүлэг яг season 1 дээр байгаагүй хамгийн гоё юм нь энэ л байсан заяа. Амар тийм ширүүн өрсөлдөөн ер нь бол season 1 дээр байгаагүй ингээл жоох юм хүүхдийн тоглоом тоглосоргаал ер нь дууссан шүү дээ. Ол таталцах гэл заяа. Тэрний хажууд бол энэ бол ингээ хамаагүй өөрийгөө харуулах боломжтой. Тэнгүүд илүү өөрийнх нь одоо олонний өмнө бас аяар сонирн байдалд орох ч боломжтой. Энэ бол ингээд нэг юм яг юм dating show ингэж хөдөлгөж чадах юм competition гэсэн заяа. Тэгээ охтууд нь хүртэл алдсан гэж бодохоор бүр амар сонирхолтой байсан. Тэгээ бүр яг элсэн дээр бүр яг юм гоё тулаан байсан амар хөдөлгөжтэйсэн заяа. Тэгээд ийм өсөлтөн ер нь амар дутуу байж исэн чинь дараагийнх дээр нь нөгөө юу ороод ирсэн. Хасаа ороод ирсэн. Хасаа хасагдаагүй байсан бэлээ. Хасаа нэмхий боллоо. Тэгээ хасаа орж ирээ. Тэгээд энэ дахиад нэг тоглоом тоглосон юм а. Би тэр тоглоомыг мартчихжээ. Нэг тоглоом тоглосон заяа. Тэгээд тоглоом тоглож нөгөө юу байсан шүү дээ. Ийм бууха шиг эргэлдэж байгаа толгоогоо эргүүлээд одоо эрэгтэй эмэгтэй нэг баг болоо тэгээд эмэгтэй хамгийн сүүлд кола уудаг заяа. Тэнгүүд тэрэн дээр амар хөвгчлөлтэй тэр шүдний эмчигч маань бүр амар хурдан уучт юм да мичи гэдэг охин маань бүр амар хурдан уучт юм би бүр шок. Тэгээд юу яасан бэхгүй юу? Амра төгсөө хоёр нэг баг болоод тэгээд тэр хоёр ялаад тэгээ хайдугэй руу явах ихээр шагналчтай. Гэтэ хайдугэй явж байгаа нь эпизод 2 дээр гардггүй. Тэгээд дараа нь болохоор шууд шинэ орж ирсэн гэж хасаа. Тэгээд шинэ орж ирсэн Даянагийн охин хоёр шууд нэг хүн сонгоод дейтэнд явдаг байхгүй юу. Тэнгүүд Даяна болохоор төгсөөг сонгоод хасаа болохоор энэ юуг сонгох тийм уулаг сонгох тийм. Тэнгүүд хоёр юм өөр дейт болж байгаа юм заяа. Гэхдээ хүнд өгж байгаа мэдрэмж нь бүр шал хоёр өөр дейт. Миний бодлоор хасаа уулын хоёр нэг тийм chemistry бол байсан зав нэг юм байсан байхгүй. Би бол бүр амар байсан гэж бодож чинь. Тэгээд тэрийг үзэхэд хүртэл би ингээд жоохон догтлж байгаа юм шиг болсон байхгүй. Тэр ингээд байсан хүмүүс нь бүр амар гоё байсан байж магадгүй. Зүгээр би бол тэгж бодож чинь. Тэгээд нөгөө юу Даяна төгсөгийн дэйт жоохон хөндийч гэх юм уу. Тийм мэрхүү байсан. Яг юм хоёр өөр дэйт байсан болохоор арай нэг юм бие барьсан ч юм уу нэг тийм байсан бол хасаа уулагийнх бол арай нэг юм зохиол дээр гардаг шиг те долфин энтер нь ингээд далаагаас хараа тэр бол амар юм гоё байсан. Тэгээд төгсөө Даяна хоёрын тэр дейтний талаар ингэж өөрсдийнх нь боддог юмыг ярихад бол тэр бол миний бодолтой бүр 100% өөр байсан. Гэтэ яг хөө энэ хүний бодол юм чинь би бол энэ дээр бол юу ч ярихгүй. Тэгээд хасаа уулагийн дэйт бол ямар ч тийм хаалтгүй. Тэгээд би биэндээ чоколад хийж өгж байгаа нь хүртэл бүр яг юм амар зөө тэгснэ. Насаа хэлснэ. Уулаа ингээ 28-тай хасаа нь 24 гэсэн чинь ивэл жил юм биш гэдэг юм да бүр crazy зөө. Тэгснэ бөгжөө ярьдаг нь бас бүр crazy таашаа бүр ёо шууд бараг сууй гэдэг юм зөө. Тэгснэ ингээд яг хасаа ингэж хэлж байгаа зөө. Эрэгтэй хүний чигч өөрөө эмэгтэй хүний ядам хуруу ингээ адилхан байвал заяаных байдгаа гэсэн чинь уулаа надад гэхдээ чиний энэ чигч өрөөний бүгд жоохон томдоод ш гэсэн гиснэ.
За тэгтээ би таргалж болно гэдэг хэвгүй. Энэ бол яг би биндээ яг хоёулаа жоохон юм interested байгаа хүний л яг ийм харилцан яриа conversation хийсэн заяа. Тэгээд энэ бол ингээд дуусч байгаа. Дараагийнх нь болохоор нөгөө дэйтэнд яваагүй үед нь бол ингээд юм хөгжин тоглоол тэгэл тэр бол зүгээр юм контент заяа. Зүгээр юм хөгжилтэй контент байсан. Тэгээ хамгийн сүүлд нь одоо өөрийнхөө фактыг бичээд бусд нь хэний фактыг таах юм байсан байхгүй юу? Тэр бол амар бас өөр өнцгүүдийг харж чадсан хүмүүсийн тэр хонгор төгсөг бүр амар хэлдэг байхгүй юу? 12 онд би 7 дугаар үгүй биш 12 онд би бодбилдингийн ингээд тэмцээнд орж исэн гэдэг фактыг ингээд байжсан. Төгсөн 12 онд цэцэрлэгт байсан үг ш. Бүр юу цэцэрлэгийн тэмцээнд орж исэн үг ш. Тэр бүр амар шейд санагдсан заяа. Тэгээд тэр цэлмэг гээд нөгөө манай Spider-Man болоод идэг ах ба штэ. Тэр ах бол яг юм хүмүүс штэ нэг юм жоохон солиотой юм ярьдаг. Гэхдээ цусаа хандуулдаг. Ер нь бол жоохон интер гэдгийг сонсоод ер нь бол жоохон тийм сэтгэлтэй хүн бол байж магадгүй юм шиг санагдсан. Наана хэдийн ингээ юм мэдэрдэг юм шиг харагдаж байгаа ч гэсэн цаанаа бол шал өөр хүн байхыг бас үгүйсэхгүй. Тэгээд ер нь бол тэр хүмүүсийн фактууд бол амар сонирхолтой байсан. Тэгэл нэвтрүүлгийн маань анги дууссан. Тэгээ хамгийн зөвсөлт нь юу гардаг хгүй юу? Дуртай хүндээ захиа бичдэг хаа. Гэтэ тэр захиа хүнд бичснээс гараагүй. Тэгэхээр энэ бол амар сонирхолтой байгаа. Ялангуяа амар юм хурдан өрнөд байгаа манай нэвтрүүлэг. Манай ч гэж бүр. Амар хурдан өрнөд байгаа. Ингээд нэг сунжрахгүй байгаа. Хүмүүс амар хурдан хасагдаж орж ирээд байгаа. Шууд 2 дугаар ангиас би шинэ хүн орж ирнэ гэж бол ерөөсөө төсөөлөөгүй. Тэгээ одоо 6 охин 5 банд байгаа. Тэгэхээр дараагийн ангид нэг хүн хасагдаад тэгээ би ерөөсөө ойлгохгүй наа. Энэ бол өмнөх сизон 1-ээс бол шал өөр байгаа. Тийм ээ манайха. Тэгээд Мокагийн хөтөлбөртөн дээр хүмүүс бол амар юм ярьж чадахгүй юм хүн гэж бодоод бичсэн байсан байхгүй. Би ер нь хүмүүсийн юм уншсан. Тэгэхдээ би ч гэсэн анх ингээд Мока юу гэж бодож байсан байхгүй. Гэхдээ гэж би амар хэлжиж магадгүй заяа. Мокагийн хөтөлбөрт надад тажгүй таалагдсан. Ягаад тэгэхээр тэр эддэг амар юм дундаа ороод найдлаад байх нь надад амар утгагүй байдаг хгүй юу. Тийм болохоор Мока ингээл зүгээр яг ажиллаа хийгээл зүгээр тим гэж тайлбарлаад явчих надад бол бүр айгүй таалагдсан. Тэгээ нэг юм маазраад байгаа юм шиг найз болоод байгаа юм шиг тэр бол надад нэг амар таалагдаагүй. Тэгэхээр Мокагийн хөтлөлт яг надад бол таалагдчихж байгаа. За тийм байна. Тэгээд одоо яг ангууд нь яг хизээ орох би ерөөсөө мэдэхгүй байна зөө юу. Амар сонин гинтл орчлоо гэж би өнөө өглөө би өчигдөр үзэл өнөө өглөө нэгдүгээр ангийн талаар бичлэг хийнэ гэж боссон чинь шууд хоёрын цацагдсан байгаа хгүй. Одоо ийм юм гэж байх уу манайхаа. Тэгэхээр дараагийн анги хизээч орж магадгүй. Тэгэхээр миний дараагийн бичлэг хизээч орж магадгүй. Тэгээд би энэ нэвтрүүлгийг бол жинхнээсээ таслахгүй хийх байх. Ягаад тэгэхээр илүү надад амар илүү сонирхолтой байгаа. Илүү үзүүштэй байгаа. Тийм болохоор дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай манайхаа. Дараагийн бичлэгээр илүү гоё юм ярилцах байх гэж бодож байна. Тэгээд бичлэгтээ лайк дараарай. Тэгээд тийм. Тэгээд комент бичээрэй. Комент бүр амар гоё шүү заа юу. Яг энэ нэвтрүүлгийн юун таалагдахгүй дуртай оролцогч хин бэ? Хиндэн дургу байгаа вэ гэд хүснээ бичээрэй. Тэгээд би бас та хэдээс хараад хүмүүс юу ямар тийшээ хандлагатай байгаа юм байна гэдгийг бас харъя. Тэгээ баяртай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Full speed, so fully Paris, yeah. Come with me, leave all of your things, yeah. You can stop at Gucci, stop at Louis V, yeah. Come with me, fly you